За ер нь бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд хүн намаас боловсролын салбарын сайдаар Наранбаяр сайд ажилласан. Энэ хугацаанд бид нар хүн рүүгээ хийсэн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор энэ бодлогынхаа өдөртөө ажил болох зорилгоор боловсролын салбарт гэдэгт 2026 оны боловсролыг дэмжих жил болго зарлаж боловсролын салбарын сургууль цэцэрлэгийн хүр хэмжээг нэмэгдүүлэх зорилготойгоор нэг их найд гаруй төгрөг хөрөнгө оруулалт анхудаа тавьж. За нийт багш ажилтнуудын цалин нэмэхээр 618 тэрбум төгрөг нэмж батлуулсан. Энийг бол бас инх хамгаалалтын сайд дутуу байна өшөө нэмэх боломжтой гэдэг энэ 5 сарын 1-ээс дахиад 50% нэмэгдүүлэх юм боломжтой юм гэдэг ийм мэдээлэл хийсэн. Гэхдээ энэ бол засгийн газар их хурлын бүрэн эрхийг давж мэдэгдэж байгаа мэдээлэл гэж харж байгаа. Хуулийн хувьд ч гэсэн. Ер нь төсөв тодох асуудал их хурлын бүрэн эрх асуудал. Засгийн газраас өргөн барих ёстой. Гэхдээ одоогоор ямар ч байсан төсөв тодох асуудал багт өргөн бариагүй. Гэхдээ 5 сарын 1-ээс нэмэгдээд явахаар болж байгаа гэсэн мэдээлэл хийсэн учраас энэ одоо сүүлийн саруудад буюу 4-р улирлаас ахуулаад 9-10 сараас эхлээд яг одоо төсөв тодохгүй явах юм бол багш нар ч бүр эсэргээр цалингүй бол сүүлийн сарууд авах цалингийн наашин дотоод өгчөж байгаа байхгүй. Тийм л мэдээлэл хийж байгаа юм шиг байна. Тэгэхээр энийг одоо би бол бид нар бол сангийн сайд хийсэн, ерөнхий сайд ч бас хэлж байгаа. Энэ засгийн газрынхаа гишүүдийн нэг талдаа энэ засгийн газрынхаа төсөв тодохтой холбоотой их хурлын бүрэн эрхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ уялдаа холбоотой байгаа ч. Сангийн сайд нь мэдээлэл хийхдээ төсөв тодох нөхцөл бүрдээгүй гэж хэлж байгаа өнөөдөр. Огт бүрдээгүй. Доогоор бол хийхгүй гэдэг. Гэтэл тэнд нь боловсролын сайд нь гараад 5 сарын 1-ээс нийт ажилтнуудынхаа цалин 50% нэмэгдүүлчлээ гэдэг. Ингээд яваад байгаа асуудал байгаа учраас энийг бол энэ засгийн газрын гишүүд болоо засгийн газар нэгдсэн байр суурьтай хоорондоо ингээд үл ойлголцол нийгэмд болоо салбарт үүсэхгүй ийм байдалтай тодорхой байх ёстой гэсэн бид нар энэ санал шаардлагуудыг бол хэлсэн. Хоёрт энэ цалинтай холбоотой асуудал төр бүтцийн асуудал байж байгаа. Ер нь олон улсын хөдөлмөрийн байгууллага зөвлөдөг ер нь одоо Монгол улсын хувьд бас цалин хөлсний дундаж төвшин доогуур улс. Тийм учраас аль болох цалин орлого нь тогтвортой байх ёстой. Тогтвортой байна гэдэг нь үндсэн цалин өндөр байх ёстой. Нийт цалингийнхаа бүтэц дотор 100% авж байгаа цалингийн чинь олон улсын байгууллагын зөвлөж байгаагаар бас мэргэжлийн хүмүүсийн судалгааны дүгнэлтээр бол 70 орчим хүн үндсэн цалин байж тогтвортой болно шүү 30% нэмсдэг. Гэтэл буцаагаад нь тогтолцоог нь нэвдээд хувьсдаг хэсгийг нэмэгдүүлээд тэгээ цалин гинт өксөж буурдаг. Ийм байдлаар орох юм бол дахиад багш нарын бас орлогын баталгаа муудна гэсэн үг. Тэр хүн намын хувьд бол нийт одоо багш нарын, эмч нарын эрүүл мэндийн салбарын цалин орлого хөрөнгө оруулалтыг одоо нэмэгдүүлэх чиглэлд бол их хурл дээр төсвийн орон зай байгаа тохиолдолд бүх төвшөнд дэмжиж ажиллана гэдэг бас хэлье.